CNBC-ийн хөтөлбөрийн энэ хэсэгт бид Монголын үйл хөдлөлийн зах зээлийн бодит дүр зураг, капиталын бүтэц замун гатсан төслүүдийн шалтгаан цаашдын чиглэлийн талаар хүнчлэн сонирхолтой сэдвүүдээр ярилцахаар студид Intellect Group-ийн гүйцэтгэх захирал Ринцэн Дорж эрхэмтэй ярилцаж байна. Тэгэхээр ер нь зах зээл яг аль шатандаа явж байгаагаас эхлэе л да. Өсөлтийн мөчилгүй эсвэл ер нь коррекцон яг таны харж байгаа энэ салбарыг өнөөдөр яаж дүгнэж болох вэ? За өнөөдрийн байдлаар энэ барилгын салбарын одоо хүрээнд маш их төслүүд хэрэгжиж байна. Ялангуяа орон сууцны зах зээл дээр бол орон сууцны төслүүд бол маш их хэрэгжиж байна. Эрэлт байгаа ч. Эрэлт байна. Тийм. Зүгээр хэрэлт гэдэг дээр бол яг бид эдийн салбарынхан бол юу гэж ярьдаг вэ гэхээр худалдаа авах чадамжтай хэрэглэгч чадамж одоо тааруу хэрэглэгч гэдэг байдлаар бол яг ангилдаг. Тэгэхээр яг чадамжтай, бодиттой, чанартай хэрэглэгч эрэлт байна уу гэдэг дээр бол жоохон хүнд. Гэхдээ боломж бол цаана бол байгаа учраас орон сууцны зах зээл бол стил ингэж яах нь том орсоор өнөөдөр хүртэл одоо зах зээлийн үргэлжлүүлэн тэлсээр байна. Түүнийг дагсан яг энэ орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниуд бол зах зээл бол маш ихээр бол бий болоод хөгжиж байна гэж харж байна. Худалдаа авагчдын хувьд бол хүнд гэхдээ боломжтой байна гэдэг энэ зааг ялгааг нь яаж харж байна гэдэг гэсэн үг. Яг одоо ингээнээр бол хэдүүлээ одоо Улаанбаатар хотын баруун бүс ч юм уу, зүүн бүс ч юм уу, төвийн бүсүүдээр борлуулалтыг тандаж болно. Тэгэхээр бодит байдлаар бол борлуулалт хэр байгаагаас хамаарч нөгөө хэрэглэгчийн чадамж хэр байгаа вэ гэдэг нь бол шууд уялдаатай учраас тухайн төслийн борлуулалт зах зээл дээр сайн борлуулагдаж байна уу? Эсвэл одоо ямар төрлийн бүтээгдэхүүн зах зээл дээр борлуулагдаж байна вэ? Тухайн бүтээгдэхүүнийг дагсан, орон сууцны төслийг дагсан борлуулалтын арга тактик хэрэгсэл нь юу байна вэ гэдгээс хамааруулаад нөгөө хэрэглэгч нь өөрөө ийм төрлийн хүмүүс байна. Хэрэглэгчийн сегмент нь өөр юм байна гэдгийг бол таамаглах, прогнозлох, тандах бүрэн боломжтой. Тэгэхээр тэрэн дээр одоо нөгөө орон сууцны төсөл хэрэгжүүлэгч компаниуд маань зорилтод хэрэглэгчээ зөв тодорхойлоод тухайн хэрэглэгч рүүгээ чиглэсэн бүтээгдэхүүнийг таниулах, сурталчлах, тухайн хэрэглэгчтэй таарсан одоо үн төлбөрийн нөхцөлийг гаргах байдлаар бол хэрэглэгчээ татахыг бол зорж байна. Түүн дээр нэмээд яг гол одоо хараад хахад концептын асуудал. Тэгэхээр одоо Улаанбаатар хотод маш их хэмжээний төслүүд хэрэгжээд явж байна. Төр дотроо одоо илүү концепттай, илүү хэрэглэгчд үн цэнтэй бүтээгдэхүүний борлуулалт бол бас өндөр байна гэдгийг бол харагдаж байна. Нөгөө талдаа байршлын асуудалтай. Байршил сайн байвал хэрэглэгчийн борлуулалт бол бас харьцангуй сайн байна гэдэг тийм зүйн тогтлоод бол бий байгаа гэсэн. Нэг сэдв магадгүй хоёр сэдвийг хааж болох юм. Юу гэхээр өрсөлдөөнийг давсан хөөс байгаа юу? Яагаад тэгэхээр барилгын компаниуд бол олон төсөл байгаа. Өрсөлдөөн их байна гэсэн үг. Гэхдээ хэрэглэгчид худалдаа авагчдын хувьд бол энэ үнийн хувьд бол байнга л хөөсөрч идэг, байнга л үн өсөж идэг гэдэг юм байдаг. Тэгэхээр яг бодиттой одоо өрсөлдөөн нэгдүгээрт байгаа юм бол үнийн хөөс байгаа юм. Нэгэнт лахын чингээд одоо юу гэдэг юм маш их маркет прайстай зарж байна. Үнийн хөөс гэдгийг одоо маш олон үзүүлэлтээр бол илэрхийлж болно. Яг амьдрал дээр одоо барилгын материалын өсөлт ч юм уу, тээвэр логистикийн асуудал ч юм уу, банкны зээлийн хүү өндөр те манай барилгын салбар чинь маш тийм бас хүнд байдалтай байгаа. Нөгөө талдаа харин яг мэдээж газрын эрэлт гэдэг зүйл маань одоо Улаанбаатар хотод бас маш хүнд болчлаа шүү дээ. Одоо Улаанбаатар хотын энэ эд зэрэглэлийн төвийн байршлууд бол бүгд барилгацчихсан, дахиж нэмж барилга барихад аюу төвөгтэй болцсон те. Магадгүй тухайн байршлаасаа хамаарсан үнийн одоо хөөсөх юм уу одоо бид нар бол үнийн хөөсгөөс л нөгөө үн цэнтэй бүтээгдэхүүн болох гээд байна. Байршлын давуу тал бол нөгөө талдаа үн өндөр байх хэрэгтэй юм аа гэдэг үйл хөдлөх хөрөнгийн одоо үн цэнчрэл доктортой өсөж явах хэрэгтэй шүү дээ. Тэрнтэйгээ шууд уйлж тайлбарлахыг бол хүсдэг. Харин яг энэ одоо байршлын бус буюу одоо яг стандарт зэрэглэлийн дундас зэрэглэлийн ч юм уу эсвэл одоо төвийн бус байршлууд дээр бол харин тухайн үнийн хөөс байна уу гэдгийг бол илүү ярих нь зүйтэй болов гэж харж байна. Барилгын салбар нэг талдаа яг бодиттойгоор дүгнэлэх бол зөвхөн барилга сайн барьдаг улсуудын салбар бол байха болчихлоо шүү дээ. Яг тэгэхээр санхүүжилт орж ирдэг. Дээрэс нь одоо доктортой хөгжил, ногоон технологи ямар хуу байх юм гэдэг талаар орж. Тэгээд дээрэс нь одоо хамгийн солиулсан орж ирж байгаа нь маркетинг одоо борлуулалт орж ирж байгаа. Яг танаа яг энэ хэсэг дээр л одоо танаа Intellect Group орж ирж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Intellect Group-ийн яг зах зээл дээр тэр үүсэж байгаа орон зайг бүгэлж байгаа тэр риск нь юу вэ? Яг одоо ингээнээр бол одоо хуучин бол маш их хэмжээний ер нь барилга барайл зарагддаг байсан тийм цаг үе байсан. Тэр үед одоо болчихсон хэрэглэгч ухаачсан барилгын компаниуд өөрсдөө чадвартай болоод эхэлж байна. Хоорондоо өрсөлдөж эхэлж байна те. Тэр дотор концепт хэрэглэгчийн үнцэнд таарсан тийм үнцэнтэй бүтээгдэхүүний борлуулалт бол явж байгаа. Яг тэр нь юутай уялддаг вэ гэхээр хөгжүүлэлтийн асуудал гэсэн. Хөгжүүлэлт. Анхнаасаа төслийг одоо хөгжүүлэхдээ зах зээлээ судлах, хэрэглэгчээ таньж мэдэх,
нөгөө хэрэглэгч рүү чиглэсэн одоо ялгаралтай бүтээгдэхүүнийг хөгжүүлэх тухайн бүтээгдэхүүний одоо давуу тал одоо онцлог байдлыг одоо зах зээлдээ таниулах байдлаар анхнаасаа төлөвлөх ёстой юм зөв төлөвлөх ёстой гэдэг философинд орол одоо сүүлийн Берлинга бодвол явж байна. Тэгэхээр аль болох сайн төлөвлөлттэй, сайн концепттэй зөв одоо зах зээлээ судалж чадсан тэр мэдэрч чадсан төслүүд бол илүү амьд байгаад өрсөлдөөнд ялгараад бизнесийн ашиг орлогоо нэмээд нөгөө талдаа хэрэглэгчтэй ч гэсэн үнцэнэ өгөөд бүр нийгэмд бол яг нь бас нэг үлгэр жишээ зөв одоо эдийн засгийн одоо хүн нийгэмд одоо үнцэнтэй төслүүдийг л хийгээд байгаамаа. Тэр нөрөө хэр хөгжүүлэлтэн дээр цаг хугацаагаа зарцуулаад одоо илүү сайн төлөвлөж чадсан төслүүд илүү амжилттай байна гэдэг одоо шууд одоо хамаарлал харагдаж байгаа. Тийм. Энэ болон бусад зэдийг бол мэдээж CNBC-ийн Change Maker Summit дээр та илүү дэлгэрэнгүй ярих байх боломжтой байх гэж бодож байна. Зүгээр одоо 26, 27, 28 гээд мэдээж одоо энэ циклээс ахуулаад дараагийн дуус хүртлийн төслүүдийн нэг 2, 3 жил аваад үзэх юм бол зах зээлийг ер нь боддоор хөдлөх хоёр хүчин зүйл юу вэ ер нь? Бас энэ өөрчлөлтийн дунд ер нь хэн гол change maker байх бол таны бодлоор эсвэл хаанах байх бол? Зүг. Яг нь change maker гэдэг дээр яг сая философийн төвшөнд асууж ах шиг энэ бодлогын төвшөнд. За тэгэхээр өвлөдлөхийн одоо сая орон сууцны зах зээл гэдэг дээр бол уялдуулж хэлгээд одоо хэрэглэгчийн худалдаа авахыг дэмжсэн одоо яг нь бүтээгдэхүүн үйлчилгээ болж чухал юм аа. Тэгэхээр нэг талаас нь ипотекийн асуудал бол хурцаар бол яригдах нь зөв ясны асуудал. Нөгөө талдаа банкны санхүүжилтээр зөв оновчтой байдлаар хийх нэг талдаа төсөл хэрэгжүүлэгч компаниудаа уян хатны нөхцөлийг санал болгох. Нөгөө талдаа хэрэглэгчтэй таарсан одоо орон сууцны зээлийн бүтээгдэхүүнийг солонгоруулж ялгаруулах гэдэг ч юм уу. Тэр талын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэхгүйгээр орон сууцны төслүүд юм өвлөдлөхийн төслүүд бол хөгжнө гэдэг бол аюу хүнд юм бэл. Тэгэхээр санхүүжилтаа тухайн төслийн онцлогоос хамаарсан байдлаар зөв ялгаралтай бүтээгдэхүүнүүдийг бий болгох байдлаар шийдвэрлэж ижил одоо энэ одоо change maker нэг талаас болж чадах юм. Нөгөө талдаа концепт ялгарал бүтээгдэхүүний одоо онцлог байдал тэр бол хамгийн чухал юм аа. За тэгээд менежментийн асуудал. Тэгэхээр бидний хувьд нэг юм одоо философи байдаг. Тэрний үг гэхээр бизнес айдиа бол одоо эхлэл юм аа. Менежмент бол үр дүн юм аа гэдэг тийм философи байдаг л да манай компанийн үрээд. Тэр нэг бодиттой үр дүн үзүүлэхийн тулд зөв менежментээр тухайн төслийг хэрэгжүүлэх нь бол нэг номерын асуудал юм аа. Тэрнээс биш одоо тэр мэдээж нэг төрөлттэйг ойлцчихлаа юм л да тийм. Тэгэхээр гацсан төслүүд их байдаг. Төслөө гацаахгүй тулд яах вэ гэдгийг Change Maker Summit-ээс олж мэдэрэй гэж хэлж болох. Тэгэхээр ямар ч байсан энэ салбарын хувьд бол ойрын жилүүдэд хөдөлгөгч гол хүчин зүйлсийн талаар тодорхой зургийг бол бид бол авлаа. Тэгэхээр энэ сэдвийг бид цааш илүү гүнзгийрүүлж бодит шийдэл шин стандартын хүрээнд бас хэлцэх болно.